Тиара хамтлагийн хуучин гишүүн ERM сүүлийн хэдэн сард заллин хийсэн гэх асуудалд ороод байгаа. Өөрөө энэ талаар найз залуугийнхаа буруутай өөдлөөс болж хэлмэгцэн гэж тайлбарлсан. Түүнд яг юу тохиолдсон талаар энэ удаа ярихаар бэлдлээ. ERM 2012 оны 7 сард Тиара хамтлагийн шинэ гишүүнээр элсэн орж дуучны карьераа эхлүүлсэн ч ердөө 1 жилийн дараа хамтлагаасаа гарсан. 이제 아름이가 솔로로 아마 찾아뵐 것 같습니다. 그래도 티아라로서 활동했던 곡들이나 무대들은 절대 잊지 말아주셨으면 합니다. Хэсэг хугацаанд чимээгүй байснаа 2019 онд турмаа хийсэн бөгөөд 2 хүүхэдтэй болоод удалгүй салсан. Тэгээд ноднин буюу 2023 оны 12 сард шинэхэн танилцсан найз залуугаа сошиал хаягаараа дамжуулан олон нийтэд зарласан. Тэрээр найз залуугаа кино зохиол бичдэг гэж танилцуулсан ч удалгүй олон нийтийн сүлжээнд найз залуугийнхэн талаар цочирдон мэдээлэл цацагдсан. Мөн тэднээс болж мөнгө санхүүгээр хохирсон хүмүүс гомдол гаргаж эхэлсэн байна. Гомдол гаргасан хүмүүсийн дунд Тиара хамтлагийн фэнүүд ч байсан. Жишээ нь Тиара хамтлагийн эрэгтэй шүтэн бишрэгч Хёнсу. Хёнсу руу хамгийн анх энэ оны буюу 2024 оны 3 сард ERM өөрийн Instagram хаягнаасаа зураг илгээсэн. Юу гэж бичсэн бэ гэхээр нөхөр маань гадаад руу ажиллаар явсан байгаа болохоор итгэл дагаад туслах хүн байдаггүй. Хоёр дахь хүүхэд маань дөрвөн тасламжийн тасагт эмчлүүлж байгаа. Төлбөрийг нь хийх гэсэн мөнгө дутаад тусламж хүсэж байна гэсэн бөгөөд маргааш нь ERM-ийн сүүлд үерхэж эхэлсэн залуу болох Со өөрийн Instagram хаягнаасаа сайн байна уу Хёнсу? Бидний хүүхэд болон Арамд тусалж байна гэж бодоод эмнэлгийн төлбөр төлөхөд туслаач гэж бичиж байсан. Хёнсу маш удаан хугацааны турш Тиара хамтлагийн шүтэн бишрэгч байсан. Мөн хүүхэд өвцөн гэж байгаа учраас татгалзаж чадалгүй түүний зээлэж гисэн мөнгийг нь өгчихсөн юм байна. Энэ мөчөөс хойш өдөр шөнөгүй түн рүү залгаж мөнгө гуйдаг болсон. Мөнгө гуйхдаа Арамын хүүхдийг өөрийнхөө дүүг гэж бодоод туслаач гэж хэлдэг болсон. Нэг удаа Согигч Хёнсу руу хамгийн сүүлийн удаа гуй. Яг одоо хэрэгтэй байгаа мөнгө бол 912 мянган вон. Гэхдээ надад 3 сая 500 мянган вон л өгч. Арамын хүүхэд яг одоо хагалгаанд орох гэж байна гэж байсан ч удалгүй хүүхэд маань дахиад хагалгаанд орох шаардлагатай болсон. Яг сүүлийн удаа 4 сая вон өгөөч гэж ярьсан. Энэ мэтчлэн түүнээс яг 27 сая 500 мянган вон зээлж авсан ч эргэж төлөөгүй юм байна. Дараагийн хохирогч эмэгтэй Сужон 2009 онд Тиара хамтлагийн фэн кафег үүсгэн байгуулсан бөгөөд тэрнээс хойш тасралтгүй тэдний үнэн шүтэн бишрэгч байсаар ирсэн. Тиймээс ч 2019 онд болсон Арамын хормон хүртэл урагдж байсан юм байна. Энэ оны 3 сард Арам өөрийн Instagram хаягнаасаа хамгийн анх Сужон руу тусламж хүсэн мессеж илгээсэн. Уг мессежинд умайд бөөгнөрлөл үүссэн бас бамбаа булчирхаа асуудалтай байна гин. Тиймээс хагалгаанд орох хэрэгтэй юм байна. Хагалгааны төлбөрт тусалж чадах уу гэж асуусан байсан. Эхэндээ 1.5 сая вон юм уу 2 сая вон зээлэж гэж байсан гин. Сужан өөрөө энэ талаар ярихдаа нэг үе нэр хүндтэй хамтлагийн гишүүн явсан хүн үнэхээр яаралтай мөнгөний хэрэг гарсан болоод фэнүүдээсээ мөнгө гуйж байгаа гэж бодсон гинэ. Тэгээд түүний дансыг нь аваад шууд тэр мөнгийг нь шилжүүлсэн байна. Гэхдээ мөнгө шилжүүлснийхээ дараа данс эзэмшигчийн нэрийг нь харахад Со буюу Арамын 2 дахь нөхрийн данс байсан гин. Тиара хамтлагийн хуучин гишүүн Арамын найз залуу гэдгээр олонний нүдэнд өртөж эхэлсэн үеэс хойш Со гихчийг дагсан хилам тасраагүй. Түүнтэй үерхэж байсан, уулзаж байсан гихтэх эмэгтэйчүүд мөн л түүнд мөнгө зээлж лувирдуулаад тэрийг авч чадаагүй гэх шалтгаанаар гомдол гаргасан. Тэдгээр эмэгтэйчүүдтэй уулзахдаа өөрийгөө кино зохиолч гэж хэлж байсан төдийгүй удахгүй Netflix-ийн уран бүтээлд оролцох гэж байгаач гэж хэлж байсан удаатай юм байна. Со гихчтэй үерхэж байсан бүх эмэгтэйчүүд түүнтэй уулзаж байх хугацаанд түүний худал ярьж байсныг мэдсэн байхад ERM түүнтэй хамт амьдарч байсан ч түүний худал ярьж байгаа эсхийг мэдэх байтугай. Кино зохиолч гэдгийг нь баталж хүмүүс түүнийг тэгж танилцуулдаг байсан юм байна. Эхний хохирогч буюу Согийн салсан эхнэр түүний талаар ярихдаа бид үерхэж байгаад хүүхэдтэй болсныхаа дараа гэрлэлтэд батлуулсан. Хурим хийлгүй нэг гэрт ороод 2 жилийн дараа салсан. Бидний салах болсон шалтгаан тэр өөрөө. Байрны түрээсний мөнгөөр мөрөөдөө тоглолцдог. Бас намайг их цоддог. Муу муухай үгээр доромжилдог. Араар тавих зэрэг бүх муу муухай үйлдэлийг зэрэг гаргадаг байсан. Бас өөрийгөө зохиолч гэж худал хэлдэг байсан. Яг үнэндээ
энэ тэнд цагийн ажил хаяа хийдэг байсан. Амжиргааны зардал нэг ч удаа тусалж байгаагүй гэж ярьсан бол хоёр дахь хохирогч буюу Сог эгчтэй 3 сар уулзаад салсан гэх өөр нэг эмэгтэй түүний талаар ярихдаа тэр өөрийгөө надад танилцуулахдаа хөгжмийн зохиолч мөн хит хитэн караоке томоохон хумсны салан ажилуулдаг гэж байсан. Гэхдээ уулзаад нэх удаагүй байхдаа надаас мөнгө зээлээж гэж асууж байсан. Эхлээд зээлсэн мөнгөө 7 хоногийн дотор буцаагаад өгсөн. Тэрний дараагаас байнга мөнгө гуйдаг болсон. Зээлсэн мөнгнүүдээ ч өгөхгүй болсон. Би түүн рүү өдөрт 10 удаа, бүр 20 удаа ч мөнгө шилжүүлж байсан удаатай. Тэр өөрийгөө хүнд мөнгө зээлүүлсэн. Баг багаар өсөөр байгаад 100-аас 150 сая вон зээлчихсэн. Тэр мөнгөө аваад миний мөнгийг буцаагаад өгнө гэж хэлдэг байсан. Мөн намайг унтсны дараа миний утсаар танилуд болон дотны хүмүүсээс мань мөнгө нэхэж чаддаг байсан байна лээ. Чатаа устгачдаг байсан болохоор би огт мэддэггүй байсан. Хамгийн уур хөрмээр нь зэрэгт байдаг дүүгээс минь хүртэл мөнгө нэхэд авсан байсан. Түүний энэ худал хуурмаг үйлдэлийг яаж мэдсэн бэ гэхээр нэг өдөр тэр манай гэрт уцаа орхиод гарсан байсан юм. Уцыг нь аваад үзтэл хүмүүсийг залилсан мессежүүдээр дүүрэн байсан. Бас нэг эмэгтэйн нүцгэн зураг байсан. Тэр эмэгтэй түүнтэй өмнө нь уулзаж байсан гэдгийг мэдээд би түүнтэй холбогдсон өөрийнх нь нүцгэн зураг Сог эгчийн утсан дээр байсныг сануулсан хэлсэн гэж ярьсан байна. Согийн утсан дээрх нүцгэн зурагны эзэн буюу 3 дахь хохирогч эмэгтэй 2 дахь хохирогч эмэгтэйгээс дуудлагыг авмагцаа ганцаараа хохирогч биш гэдгээ мэдээд өөр бусад хохирогчдыг хайн бүгд нийлээд Сог эгчийг цагдаад өгсөн юм байна. 3 дахь хохирогч эмэгтэй Сог эгч эрэгтэйтэй уулзтай байх үед нь мөн л эмэгтэйг унтсан хойгуур нь уцаар нь ойр дотныхын хүмүүсээс мөнгө зээлэх нэрээдлээр залилсан бөгөөд бүр түнд гар хүрдэг байсан учраас уг нь бол Сог цагдаад өгсөн юм байна. Гэвч түүнийг цагдаагаас гомлоо буцаахгүй бол өөрийнх нь намийг хорооно гэж мөн цаашлаад гэр бүлд нь муу зүйл хийн гэж хүртэл сүрдүүлдэг байсан учраас гомлоо буцаасан гин. Тэгээд салаад 5 сарын дараа өөрийнх нь нүцгэн зураг түүнд байгаа гэдгийг өөр нэг хохирогч эмэгтэйгээс олж мэдээд бусад хохирогчдтой нийлээд түүний эсрэг гомдол гаргаж цагдаад өгсөний эцэст Сог эгч эрэгтэй 2 жил 6 сарын хорих ял авсан. Шоронд ялан эдэлж дуусаад 2023 оны 9 сард суллагдсан. Тэгээд төд удалгүй буюу 12 сард Тиара хамтлагийн хуучин гишүүн Арамтай үерхэж байгаа гэх мэдээлэл гарсан юм байна. Тэд 2023 оны 10 сарын 7-оос уулзаж эхэлсэн. Сог эгч нь Арамтай танилцахдаа Эртнээс фэн байсан гэж хэлж байсан бөгөөд хамгийн анх зохиол дээр хамтран ажиллах санал тавих нэрийдлээр холбогдож Арамд маш их тусалж дэмждэг сайн хүн байсан гин. Тэдний үерхэл олон нийтэд ил болсон 2023 оны 12 сараас эхлэн Согоос болж мөнгө санхүү болон сэтгэл санаагаараа хохирсон хүмүүс нэгдэн дахин гомдол гаргаад байсан. Түүнчлэн үүн дээр Арамд хүртэл мөнгө зээлүүлээд авч чадаагүй гэх хүмүүс нэмэгдсэн. Ингээд 2024 оны 4 сарын 5-нд Соотой уулзаж эхэлснээс хойш гарсан олон асуудлын талаар Арам тайлбар өгч лайв хийсэн. Арам тус лайваараа уг асуудлын талаар тайлбарлахдаа өөрийнх нь болон найз залуу Согийнх нь Instagram хаягийг хүмүүс холын занаас хакердсан байгаа. Тэгээд хүмүүсээс мөнгө нэхэж авсан гэж хэлсэн байсан. Мөн Сог эгчийг ял эдэлж байгаагүй биднийг шүүхэд өгсөн эмэгтэй зохиосон хий хоосон худал зүйлс гэж тайлбарлсан. Гэвч тус лайвыг хийснээс яг 1 сарын дараа буюу 5 сарын 5-нд Арам өөрийн Instagram хаяг дээрээ Сог буруу тасан утгатай пост оруулсан ба үүнд нь намайг унтаж байхад уцыг минь дур мэдэн ашиглаж залилан хийсэн байна. Тэнийг юм шиг дахин чиний үгэнд итгээд хуурдчихлаа гэх утгатай зүйлс бичсэн байсан. Согийн худал хуурмаг байдлын талаар Арамыг яаж мэдсэн бэ гэж нэвтрүүлгийн багаас уцаар холбогдсон лавлахад өөрт нь танихгүй хүмүүсээс ирэх чатнаас мэдсэн гэж хариулсан ба сэтгүүлчдтэй биеэр уулзаж энэ талаар ярилцах бодлого байна гэж хэлсэн байна. Арам өөрийгөө хохирогч хэмээн олон нийтэд ойлгуулсан ч хохирогчдын зарим нь Арам эгч гэсэн Соотой хамсаатан гэж сэжиглэж байсан. Яагад гэвэл Арам найзаасаа мөнгө зээлээд буцааж өгөөгүй бөгөөд мөнгө зээлэх үедээ voice message явуулж байсан учраас хэн нэгэн түүний хаягийг хакертаагүй өөрөө хүмүүсээс мөнгө гуйж залилсан гэж үзэж байсан. 이거 내킹 아니고 다 맞아. 확인하면 답장 좀 줘. 나 진짜 너무 아파. Арам дотны найзуудаасаа мөнгө зээлэлж гэж өдөр шөнөгүй бичиж байсан ба зээлсэн мөнгөө эргүүлж төлдөггүй байсан. Мөнгөө нэхэхээр уурлаж муудалцдаг байсан учраас
Энэ байдлаас залхсан нэг найз нь зурагныхан дор сэтгэгдэл хэсэгт түүнд мөнгө битгий зээлээрэй гэж бусдад анхааруулж хүртэл бичиж байсан гин. Сэтгэгдэл бичсэний дараагийн өдөр уг найзынхаа зургийг Арим өөрийн Instagram хаягийнхаа сторид оруулсан бөгөөд энэ хаяг руу бүгдээрээ ороод хараарай. Хоёр нүртэй чөтгөр байгаа юм гэсэн тайлбартай байсан. Гэхдээ энэ бүгдийг Арим биш Сог ихч хийсэн гэж олон хүн таамаглаж байсан ч Аримын найз өөрөө энэ талаар хэлэхдээ би энэ асуудлаас болоод Аримтай уцаар хүртэл ярьсан. Тэрний хоолойг би танилгүй яах вэ? Тэр өөрөө энэ бүгдийг хийсэн. Тэр хоёр бол хамтрагч. Түүнтэй нийлээд Арим фенүүдээсээ хүртэл мөнгө залилж байгаа гэж тайлбарласан байна. Мөн Аримтай уцаар ярьж мөнгө зээлүүлж хохирсон бас нэг хохирогч байсан. Тус хон руу Арим хамгийн анх залгахдаа "Сайн уу, Арим байна. Маргааш утасны эрх хаагдах гээд боломжтой бол 400 юм уу 500 мянган вон өгч туслаач" гэсэн ба энэ өдрөөс хойш уцаар ярьж эсвэл чатаар харьцаар нийт 4 сая вон залилсан байна. Тус эрэхтэй би ч гэсэн хүнээс мөнгө зээлээд мөнгөгүй хэцүү байсан үе зөндөө байсан болохоор шууд л туслая гэж бодсон. Гэхдээ нэг өдөр түүнийг худал ярьж байгааг мэдсэн. Яаж гэхээр надтай уцаар ярьж байхдаа гэртээ угаалга хийж байна гэж хийж байсан. Тэгээд уцаар ярьж дуусаад ердөө 1 цагийн дараа над руу дахин залгаад яаралтай түргэн тусламжийн тасагт байна. Энд төлбөр нь их үнэтэй юм байна. Төлбөрөө хийх гэсэн юм. Мөнгө зээлүүлээч гэж байсан. Тэгэхээр нь чи үнэхээр эмнэлэгт байгаа юм бол видео дуудлага хийе гэж хэлсэн юм. Тэгээд бид дүрсээ харж ярьсан. Ярьж байхад цаана нь угаалгын машин дуусахтаа явдаг ая сонсогдсон. Тиймээс сэжиг авч магадгүй гэж бодсон уу? Миний хэвтэж байгаа өрөө угаалга хийдэг өрөөний яг хажууд байгаа гэж тайлбарлаж байсан. Тиймээс л би түүнийг надаас худал хийлж мөнгө аваад байна гэдгийг мэдсэн юм гэж ярьсан байна. Харин Аримын ээж охиноо ийм үйлдэл гаргахаас өөр аргагүй байсан гэж тайлбарлсан. Тэрээр хэлэхдээ охин маань хүчирхийлэлд байсан. Сог ихч охиныг минь зонол хийлж хүмүүсээс мөнгө зээлхийг шаардсан гэж охин минь надад хэлж байсан. Ловерчинд хуурдагдсан, бас ловерчинд итгэж байсан л хэрэг. Тэгээд өдөр хоног өнгөрөх тусам ловердсан хүний тоо улам ихсэж байсан. 5 сарын 4-нд билүү би өөрөө эмнэлэгт очиж охиноо эмнэлгээс гаргасан юм. Тэр үед Сог ихчээс охиноо салгаж авсан. Тэрч машиндаа суугаад humгийн зүгтсэн гэж тайлбар хийсэн юм байна. Аримтай холбоотой ямар нэг хууль зөрчсөн асуудал гарах уу гэх асуултанд хуулийн мэрэгчлэлтэн хариулахдаа Арим хитэй шахалтанд орж яах ч аргагүй тус үйлдэлийг хийсэн гэж байгаа боловч үүнийг хийсэн нь өөрөө буруутай үйлдэл юм. Хүмүүсийг ловертсан, дансандаа мөнгө авсан нь буруутай үйлдэл мөн. Тиймээс энэ хэрэгээс мултрах боломжгүй гэж тайлбарлажээ. Сүүлд нэвтрүүлгийн багаас Соотой уулзахаар гэрт нь очиход тэр аль хэдийн нүүсэн байсан. Нэвтрүүлгийн багийнхан түүнтэй уцаар ярьж уг хэргийн талаар ярилцах санал тавихад тэрээр би ч гэсэн уулзаад кофе унгаа ярилцмаар байна. Гэхдээ та бүхэнтэй энэ хэргийн талаар ярил миний өмгөөлөгчтэйгээ хийсэн гэрээ цуцлагдана гэж хариулсан байна. Соо болон Аримыг шүүхэд өгсөн байгаа бөгөөд энэ хэрэг одоогоор шийдэгдээгүй байгаа юм байна.